Гаргалгаа нэвтрүүлэг гарч ил булангаар эхэлж байна. За ойрын өдрүүдэд хил гайл хаагдсантай холбогдуулан дотоодын зах зээлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсч мөн зарим барааны хомсдолж бий болсон. За мөн хил гайл хизээ нэгдэх вэ гэдэг олон асуултыг бизнесийнхэн болон иргэд тавьж байна. За хил гайл хаагдсантай холбогдуулан монголчуудад цар тахал юуг сануулсан бэ гэвэл өөрсдөө үйлдвэрлэгч цаашдаа төр засаг үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэдгийг олон улсын шинжээчид хэлж байгаа юм. За өнөөдрийн үнийн хөөрөгдөл нэг өдөр бий болоогүй. За зөвхөн Монголд тохиосон зовлон биш. Дэлхийн нийт өнөөдөр эдийн засгийн хувьд хүндгэн байна гэдгийг ярьж байна. Дэлхийд дахинд цар тахал алдагдаж эхэлснээс хойш улс орон болгонд өөр өөрсдийн гэсэн онцлогтой бэрхшээлтэй нүүр тулсан. За Монгол улс 1 сар гаруй хугацааны өмнөөс бүгд найрамд Хятад ард улсын ирээн бонд үе хаалгаа барьж эхэлсэнтэй холбоотойгоор зарим хүнс болон бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж үнийн хөөрөгдөл бий болсон юм а. За энэ бэрхшээл хизээ арилах вэ гэдэгт өнөөдөр үзэгч та бүхэнд бид асуулт хайж, судалгаа, шинжилгээ, мэргэжлийн хүмүүсийн байр суурийг хүрэх болно. Импортлогч улсын зовлон сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахал бидэнд хатуухан мэдрүүллээ. Өмнө нь хизээж ойлгож байгаагүйгээр үйлдвэрлэгч улс байх ёстой гэдгийг олон нийтээр ойлгож авлаа. Цар тахал цаашлаад зөвхөн Монгол улсад ийхүү хүн дээр нөлөөлж байна уу гэвэл үгүй юм а. Илүү өргөн хүрээнд ярих асуудал юм. Аж үйлдвэрчсэн хөгжингүй орнууд. Ялангуяа манай хоёр хөрш. Тэр дундаа бидний хамгийн ойрын хөрш. Оросын холбооны улс гэгчин бол энэ цар тахалтуулах тэр хүнд нэрвэгдэж байна. Дэлхийд нэг ямар асуудал үүсэж байгаа нөх нөгөө нийлүүлэлтийн сүлжээ гэж. Нийлүүлэлт гэдэг чинь тухайн компани үйлдвэрлэнэ. Тэр үйлдвэрлэлсэн барааг нь тээвэрлээл хэрэглэгчтэй хүргэх асуудал байхгүй. Тэр хэсгэрөө бол бөхөрөө булаад байх шаардлага байхгүй л. Өнөөдрийн тээвэр логистикийн асуудал сүүлийн 2 жилд энэ дэлхийд өмнө хийгдэж ирсэн гадаад худалдаа гэдэг нүүр царийг нь өөрчлөөд тавьчихсан. Энэ дэлхийд тулгарсан айхтар том сорилт. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн нөгөө эцсийн хэрэглэгчдэр очихдоо удаад байна гэсэн үг. Яг бидэнд тулгарч байгаа шиг бэрхшээлийн өмнө томоохон гүрнүүдч өвдөг сөхрөөд байгаа билээ. Тодорхойлбол Америк нэгдсэн улс энэ улс тээвэр логистикийн хямралд нэрвэгдсэн үүнээс үүдээд хүнс болон бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод удаж байна. Тус улс энэ байгаа байдлаа дэлхийн 2 дугаар дайнаас хойш үүссэн хамгийн том бэрхшээл гэж тодорхойлжээ. Америк нэгдсэн улсын баруун эргийн бүс нутгуудад гэр ахуйн бараа түүхийн эдийн дутагдалд нэрвэгдээд байна. Мөн ялгаагүй өргөн эргэлээний бараа бүтээгдэхүүний дутагдалд орсон. Тэгвэл Европын улсуудад нөхцөл байдал ямар байна вэ? Business Insider сэтгүүлд бичснээр тээвэр логистикийн хямрал түүнээс үүдсэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол 2022 оныг дуустал үргэлжлэнэ гэдэг урьдчилсан таамаг дэвшүүлжээ. Европын холбооны 11 улсад ч тээвэр логистикийн хямрал нүүрлсэн гэж мэдээлж байна. Аз номхон далайн бүс нутаг. Аз номхон далайн бүс нутагт цар тахлаас шалтгаалсан бэрхшээлүүд харилцан адилгүй байна. Цар тахал анх тэгсэн бүгд найрамд Хятад ард улсад дотоодын аж үйлдвэрлэл сэргэж байгаа ч бусад улс орнуудад халдварын тархалт буурахгүй байгаа нь хилээ хаах, хязгаарлалтын арга хэмжээ авах шалтгаан болсон. Тиймээс зүүн өмнөд Аз, Япон, өмнөд Солонгост Хятадын хязгаарлалт сөргөөр нөлөөлж бүтээгдэхүүний хомсдол үүсгэж байна. Америкийн нэгдсэн улс хийгээд Европын улс орнуудад хүнс болон бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гадаад худалдааны царцанг байдлаас үүсэж салбар бүртээ бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт харилцан адилгүй байгаа. За эдгээр улс орнуудад онцолж байгаа салбар нь барилгын салбар байгаа. Барилгын салбарын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тээвэр логистикийн хямрал хамгийн ихээр нөлөөж үнийн өсөлтийг бол дэрвэж байна гэдэг мэдээллийг бол өгч байгаа. За Монгол улсад ч ялгаагүй барилгын салбарын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт төсөөлж байснаас хэд дахин өссөн байгаа. За тодорхойлбол арматур гэхэд 81% өсчихсөн байна. За мөн хуванцар цонх гэхэд 62% өссөн, дулааны материал гэхэд маш өндөр хувиар өссөн, 92% өсчихсөн. За мөн модон материал 69% өссөн. За мөн шил шилэн багц гэхэд 92% бас үнийн өсөлт нь бол мэдрэгдэж Монгол улсад орон сууц цаашлаа барилга бүтээн байгуулалтыг явуулахад үнийн дарамт бол үзүүлж байгаа. Энэ үнийн дарамт нь цаашлаад гадаад худалдааны худалдаанд үүсэж байгаа бэрхшээлээс үүссэн тээвэр логистикийн хямралаас үүсэж байгаа гэдэг нь бол мэдээллийг өгч байгаа юм а. Ирээний бомбд ажиллагаа байж тэг зогсолт хийсэнтэй холбоотой сүүлийн 1 сарын хугацаанд тээвэр логистикийн хямралын цар хүрээг хэд дахин нэмэгдүүллээ. Бүгд найрамд Хятад ард улс болон Монгол улсын засгийн газар хоорондын хилээцэн амжилттай болж ирсэн ч хэлж ирдэггүй хийсэж ирдэг цар тахал дахин ачаа тээвэрт тээг болсон юм а. Хятад бол энэ өөрийнхөө иргэдийг, өөрийнхөө зах зээлийг, өөрийнхөө нийгмийг бол энэ цар тахлаас нүдний цэцгийн мэт хамгаалж байгаа юм. Яг тэгвэл 3 сарын дараа өвлийн олимп болох гэж байна. Халдвар хамгаалалтаа сайн баримтлаад ингэ явах юм бол Хятадууд маань биднэрт хамгийн зөөлөн хандж байгаа үед бид нар үзэж байгаа.
Ер нь бол одоо ямар нэгэн улс төрийн шалтгаан огт байхгүй. Японд бол үзэгч хоригдсан шүү дээ, тийм ээ, Олимпик. Тэгээ хятад маань бол дотоодынхаа үзэгчдэд нээлттэй зохион байгуулах гэж байгаа. Ингийн тулд дотооддоо одоо халдвар тархахгүй байх ийм том зорилт байна. Одоо харин үзэгчтэй авахынд McKinsey судалгааны компани гаргасан судалгааг үзүүлэе гэж бодож байна. За McKinsey судалгааны компани ямар зорилготойгоор энэ судалгааг явуулсан гэхээр яг галын фронтод ажиллаж байгаа энэ аж үйлдвэрийн салбар тэргүүлж байгаа энэ 200 компани за энэ тээвэр логистикийн хямрал хил гайлын асуудал хизээ ер нь бол арилах боломжтой байна вэ гэдэг дээр бол судалгаа явуулсан байгаа. За энэ судалгаанд оролцсон 200 гаруй аж ахуйн нэгжүүдийн 39% нь 2-оос 3 сарын хугацаанд бол энэ тээвэр логистикийн хямрал арилах бүрэн боломжтой гэж үзсэн байна. За харин 7% нь 12-оос дээш буюу урт хугацаанд бол арилна гэдэг бол мэдээлэл өгсөн байгаа. За харин 54% нь 6-аас 12 сар гэж байгаа юм. За тэгэхээр өнөөдөр үүсэж байгаа үнийн хөөрөгдлийг бий болгоод байгаа тээвэр логистикийн хямрал хил гаалын нэвтрэх чадал за аж үйлдвэрийн компаниудын одоо хүний нөөцийн хомсдлоос үүссэн бараа бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэх чадлын одоо хязгаарлагдмал байдал хизээ арилах вэ гэхээр 2022 оны сүүл хугацаанд бол арилна гэдэг ийм тоо судалгааг бол гаргаад байна. Хэдийгээр бүгд найрамд хятад ард улсын ирээний бомбд үйл ажиллагаагаа нээсэн ч бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тулгамдж байгаа асуудал өргөс авсан мэт хурдан арилахгүй гэдгийг олон улсын нөхцөл байдал харуулж байна. Бүхий л улс орон бие биенээсээ хамааралтай амьдардаг хуульд Монгол улс захирагдахаас өөр аргагүй болж таарлаа. За манай улсын төсвийн 4/1-ийг бүрдүүлдэг салбар бол уул уурхай. За уул уурхайн төсвийн бүрдүүлэлт экспортоос шууд хамаардаг. За нийт төсвийн 26%-ийг бүрдүүлдэг энэ салбарын өнөөдрийн байдлыг нэмэг хасах буланд сэтгүүлч Доржмоо онцоллоо. За эх оны төсөвт уул уурхайн салбарынхан 4.3 их 80 төгрөгийг төсөв төвлөрүүлэхээр зорилт тавьжээ. За Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 26%-ийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. За харин экспортын 92% нь уул уурхайн салбартай хамааралтай. За нийт экспортлож байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь зис буюу нүүрс эзэлж байгаа. За энэ нүүрсний хувьд гэхэд энэ онд 2021 онд нийтдээ 28 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. За бит хэмжээний хувьд буурсан үзүүлэлттэй байна. Харин дэлхийн зах зээл дээр нүүрс болон бусад одоо бүтээгдэхүүний үн өссөн учраас төсөв төвлөрүүлэх орлого нэмэгдсэн гэсэн мэдээллийг уул уурхай хүндүүлрүү яамнаас өгч байгаа юм а. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь төсөв төвлөрүүлсэн орлого нэмэгдэхэд нөлөөлж байна. Оны эцэс гэхэд 2021 оны төлөвлөгөө хэрэгжих боломжит дүр зурагтай байгааг албаных нь тодтогч байна. Цар тахлын нөхцөл байдлыг тооцоолж уул уурхай хүндүүлрүү яамнаас жилийн өмнөөс экспортыг нэмэгдүүлэх хүрээнд гол 2 бомбд болох гашуун сухай чивээ хүрэнд чингэлэг тээврийн терминал ашиглалтанд оруулахаар ажиллаж эхэлсэн. За ингэснээрээ эх жил экспортын гол гарц болох эдгээр бомбдоор нэвтрэх хүчин чадал нэмэгдэнэ гэж үзэж байна. Нөгөө ковидын нөхцөл байдлаас улбаалаад манай гол хэрэглэгч болох хятадын зах зээл дээр бүх үеийн одоо хомсдол үүсэж байна л да. Үүнээс улбатаагаар нүүрсний эрэлт хэрэгцээ урдалт хятад талдаа бас үүсээд байна. За үүнээс улбатаагаар нүүрсний үн нэмэгдэж байна. За хэдийгээр 13 сая тонн нүүрс экспортлсон ч гэсэн одоогийн байдлаар бол төсөв төвлөрүүлж байгаа татвар хэмжээ нэг 650 орчим тэрбум төгрөг улсын нүүрсийн салбараас төвлөрүүлж байна. Ковид-19 цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлыг тооцоолж уул уурхай хүндүүлрүү яам болон засгийн газрын зүгээс бомбуудын одоо нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн. За тухайлбал энэ оны хувьд гэхэд чингэлэг тээврийн терминалуудыг гол экспортын одоо бомбуудад нэвтрүүлсэн байгаа. За чингэлэг тээврийн терминал өнөөдөр гашуун сухатад ашиглалтанд ороход бэлэн болсон байдалтай байна. Харин шивээ хүрэмт бомбод байрлах одоо чингэлэг тээврийн терминалын хувьд ажил одоо 60 гаруй хувьтай байгаа гэсэн мэдээллийг өгч байгаамаа. Энэ үднээс хэрвээ чингэлэг тээврийн терминал ашиглалтанд орох юм бол эх онд нүүрсний экспорт 8 саяас 12 сая тонноор нэмэгдэнэ гэсэн юм тооцоолол судалгааг мөн хийгээд байгаамаа. Экспортын гарцыг бол нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол судалгаа хийсэн. За одоогийн байдлаар бол нэг шивээ хүрэн бомб төр баригдж байгаа терминал нэг 10 сая орчим тонн ч юм уу бүр хүчин чадлаар ажиллавал одоогийн өмнөх нөхцөл байдлаасаа за гашуун сухат дээрх нь бол нэг 8-аас 10 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой гэсэн урьдчилан судалгаа хийгээд ажиллаж байгаа. За Монгол улсын уул уурхайн салбараас эх 2022 онд нийтдээ 4.3 их 80 төгрөгийг төсөв төвлөрүүлэхээр тооцоолсон. Энэ нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 26.7% бүрдүүлнэ гэсэн тооцоолол судалгаа байгаа. Эх онд ч мөн ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч мэдэх энэ аюул тооцооллыг мөн
бий болгож энэхүү төсөөллийг бий болгосон гэдгээ одоо салбарын мэргэжилтнүүд тодтогч байгаа юм аа. За өвлийн ихэнх сар гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын гэр хороололд сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсгүү гэдэг асуудал иргэдийн ярианы сэдэв болоод байна. За тэгвэл 5 толгой түлш компани баруун зүүн бүсийн үйлдвэрээрээ шахмал түлшний үйлдвэрлэлийг хэвэн явуулж нөөцөө бүрдүүлээд байгаа юм. За тиймээс цаашид Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшний ямар нэгэн хомсдол үүсэхгүй гэдгийг эрс мэдэгдэж байгаа юм. За харин өнөөдөр сайжруулсан шахмал түлшний үн 50% буурсантай холбогдуулан иргэд ихээр нөөцлөг цаашлаад хөдөө орон нутагт худалдаалах байдал газар авсантай холбогдуулан зарим цэгт өнөөдөр дамлах асуудал гарсан гэдгийг нуухгүй байна. Одоо ингээд дуусчих. Ийм олон хүн очтой бидний зураг аваад дээ. Өвлийн ихэнх сар бол ирсэн 5 толгой түлш компани шахмал түлш одоо худалдаалах цэг дээр бид ирээд байна. За тэгэхээр яг энд өнөөдөр Монгол улсын засгийн газраас гаргасан ийм картаар нэг иргэн нэг өргөхөд бол 7 хоног 6 ширхэг сайжруулсан шахмал түлшийг 1850 төгрөгөөр худалдаалж байгаад нэг шуудаа нь бол 3750 төгрөг байдаг. За энийг бол 50% хямдруулах шийдвэр гарсан. Өнөөдөр бол тоон 75000 төгрөг, нэг шуудаа нь бол 1875 төгрөгөөр худалдаалагдчих 50% хямдарсан гэж ойлгож байна. За гэхдээ шахмал түлшийн хүрэлцээ муу байна гэж одоо иргэд шүүмжиж байгаа. Би одоо нөгөөг авах гэж чинь хүүгээ бараг 7 цагаас хойш харуулж байгаа. Тэгээ сая ирлэх нь гүйж ирээд очрлоо. Зогсож байгаа шүү. Дуусчаад мань мэдэн тэрэг төр зогсож байгаа. Тэгээд хоос үлдчихэж байгаа. Бидэрт бол 5 тооныг өгнө гэж гэрээ хийсэн учраас 5 тооноо л өгөөл явж байна. Чадaltaй бүлтэй айлууд одоо машинаар ирээд авчдаг. За өндөр настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нэлэх нойтон хүүхдтэй хүмүүс бол бас шахмал түлшийг яг одоо өглөө эрт ирээд очрлоод авахд одоо бэрхшээл байна. Тухайлбал энэ цэг дээр бол өдөрт 5 тоон ирдэг. За өглөө 8 цагт ирээд за өдөр бол 11 12 гэхэд сайжруулсан шахмал түлшийн худалдаа дуусдаг байна. Удаагүй Улаанбаатар болох зорилтын хүрээнд 4 жилийн өмнө 5 толгой түлш компани байгуулагдаж баруун зүүн бүсийн үйлдвэрүүдийг шатараалан ашиглалтанд оруулсан. За ингэснээр утаа бага ялгаруулдаг илчлэг өндөртөө шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж түүхийн үрсийг хоригдсон юм. За 25 кг-аар савлагдсан шахмал түлшний нэг жүүн 3700 төгрөг байсан бол Монгол Улсын засгийн газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 50% хөнгөлт үзүүлснээр өнөөдөр энэхүү худалдаанд 1850 төгрөгөөр зарагдаж байна. Гэхдээ зөвхөн карта иргэдэд олгож байгаа юм. Одоогийн байдлаар 511 цэг ажиллаж байна. За нийт бол энэ жил 600 цэг байгуулна гэсэн юм тооцооллыг гаргасан ажиллаж байгаа. Налайх дүүрэгт зүүн үйлдвэр гэж том үйлдвэрийг байгуулсан. Налайх дүүрэгт байрлах 5 толгой түлш компани зүүн бүсийн үйлдвэр 24 цагийн турш тасралтгүй ажиллаж хоногт 1000 гаруй тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна. За баруун бүсийн үйлдвэрч мөн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа учраас сайжруулсан шахмал түлшний ямар нэгэн хомсдол үүсэхгүй гэдгийг онцоллоо. Солонгос улсад үйлдвэрлэгдсэн газ бойлороор явдаг ботлуурын хэсэг нь газар доор байралтай учраас тоосрол бага, барууны үйлдвэрийн шугамыг бодвол хүчин чадал өндөр байгаа. Үйлдвэрийн дотор амрах байр, зоогийн газар болон бүрэн цогц үйлдвэрийн байгал байгаа. За савлгааны хэсэг маань нийт 4 шугамын 8 машинтай байгаа. За нэг машин маань цагт 8-10 тонны хүчин чадалтай. За нийт 8 машин маань 24 цагтаа 1500 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай хаагц автомат машинууд байгаа. Тэгэхээр бид бодит байдал газар дээр нэрсэн. За зүүн бүсийн 5 толгой түлш компанид яг өнөөдрийн байдлаар за сайжруулсан шахмал түлш гэдэг ийм 25 одоо килограммаар савладаг ийм савлгааны уут бол байгаа. Одоо хоногт манай хэрэглээ нөхөө нэг цех 100000 шудаг хэрэглэдэг. Ерөнхийдөө бол нэг цех чинь нэг авангуудаа нэг 50-аас 100,000 зангаар аваачдаг. Ерөнхийдөө бол хэрэглээ бол ерөнхийдөө шуудааны нөөц хомсдол үүссэн юм бол байхгүй. Одоогийн байдлаар маань савлгааны хэсгээр бол шуудаа бол хүрэлцээтэй дутагдж ашигласан зүйл байхгүй байгаа. Бүрэн хүчин чадлаараа хэвээ ажиллаж байгаа. Бажилтуулагчны Монголд үйлдвэрүүдтэй хамтарч эхэлсэн. Одоогийн байдлаар 4 үйлдвэртэй гэрээтэй 5 толгой түлш компани ажиллаж байгаа. Ямар нэгэн байдлаар түлш хомсдох асуудал үүсэхгүй. Нөөц байгаа үйлдвэрүүд одоо хэвээ ажиллаж байгаа. За хамгийн гол нь одоо өвлийн ихэнх сар гарсан учраас сайжруулсан түлшний хэрэглээ мэдээж намраас одоо илүү нэмэгдэж байгаа. Тэгээд одоо иргэдэд хангах болцоотой гэж 5 толгой түлшийн хэлж байна.
2020-с 2021 оны өвөл Улаанбаатар хотын хэмжээнд 370 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж хангалттай хүрсэн. За энэ жилээс хөдөө орон нутаг шахмал түлш худалдан авахыг хүссэн санал их ирж байгаа. Хэрэгэл чихэлсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэж зүүн баруун бүсийн үйлдвэр 700 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа гэдгийг удирдлагууд нь хэлж байна. За Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр саадгүй хангана, зарим цэгүүдэд хүргэлтийн хэмжээ бага бол хүсэлт үйлдвэрт хөргүүлж нэмэгдүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Гаргалгаа нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөлөө. Үзэгч тань тулгамдж байгаа асуудал шийдлээ хүлээж байгаа мөн сэдэв байгаа бол бидэнд хандаарай.